Сайн байна уу? Амар санаагийн дараагийн reaction бичлэгт орж байгаа танд маш их баярлалаа. Өнөөдөр би танд 3 дууны бичлэг үзүүлэх болно. Тус клипнүүд нь нэг улсаас байгаа. Та тус жанрыг таахыг хичээгээрэй. Та бэлэн үү? За бэлээ. Бэлээ. За бэлэн. Бэлээ. Бэлээ. Big Bang. Энэ ч нөгөө G-Dragon биш үү? Big Bang. Яа энэ дуудтай бүр амар гарч ирж ижүүлээ. Нүн чинь нөгөө нэг K-pop-ийн Big Bang-ийн дуу шүү дээ. Хаан сонсч байсан юм дөө. Энд кодл зурагт мурагт тарлж хөгжмийн нэвтрүүлэг өдрөлсөж байсан баг. Зурагтаар л гардаг гэсэн. Тэгээ. Яг Монгол телевизээр сонсчихсан баг. Бүр багтаа. 8-9 жил, 7 жил өвч. Тэр хацаал. Жохон байхад зурагтаар амирх гардаг байсан байхгүй юу? Бүүнөр нөгөө нэг MP тэгээд iPod өдрөл сонсдог байл шүү дээ. Тэгэл Энэ чинь нөгөө Fantastic Baby юм биш үү? Энэ дууг ямар үед сонсоход тохиромжтой вэ? Гэрээ цэвэрлэгтэй болоо. ер нь айгуу гоё ингээд машинтаа явж байхдаа тий яг ингээл чангалчаал гоё цонхон голгоол. Усанд орж явахдаа сонсох гоё хаа яг. Big Bang-ийн нэг шүтээр боцох боломж олгосон бол хинтээ боцох байсан байна. Of course JD-тэй бодсон. Топ гэж бодож байна. Яг цэвэр царайгаар харах юм бол топ. Топтэй явах байсан баха. Хоёрыг яаж боцож байгаа юм бэ? Бол. Jenny очсон шүү дээ. Галерей хамт яваад тэгээд зургнууд янз янзын уран бүтээлд ямар реакц гарах уу, юу ярих нь тиймэрхүү болцооны ойлголцсон юм л та. Юм яриа сухад нэрээ зүгээр амар санагдах уу? Юм хийжсэнээс зүгээр топтэй юм яриад чинь хэрч. Та тухайн амтлын ямар уран бүтээлүүдийг сонсч байсан бэ? Тэр харуу мар байна гэсэн. Энэ ч нөгөө харуу сонс би өчтөр хүртэл нэг охиноор явуулсан нэг. Нөгөө Eyes Nose Lips гэдэг угнаас амар их сонсдог. Тэгээд JD-гийн бас яг соло доонуудыг сонсдог. Би яг нэг ийм үстэй болоо гэж яг боддог байсан аахгүй. Big Bang-ийн харууг бол анх сонсчихсан. Би G-Dragon-ийн соло доонууд амар дуртай. Миний нөгөө нэг 21-тай хамт нэг Lollipop жилүүний дуунууд байдагсэн шүү дээ. Тэрийг амар сонсож бүжгэлдэг байсан. Big Bang-ийг бол нэг сонсдгоо байгаа. Тэгээд харуу гэж дуулах гайгүй юм байна. Урсан жоо хараа. Байхгүй. Та тус хамтлагийн гишүүдийг мэдэх үү? За G-Dragon. Тэсэн Summary Top. Тэгээд Таяа. Тэгэд нүүх нь Тэсний Таяа нөгөөдгийн Дэсэн блоо. Тэгээд Синри. Loser. Яг ингэж тэнцэн дараад яг хожигдоод ингэ сонсохоор яг бүр яг loser мэдрэмж авдаг. Big Bang-ийн ямар болсон? яг харуу юм да. Харуутай холбоотой туссан ч үл зоо баг анхны хайр мөртэй л холбоотой хтай. Үеэлүүдтэй л нийлээд жоохон бахтаа нүуний нийлээ. Ядагс бүжиглээд гэрт ингэ нураад штэ. Амар тийж сахилга гутдаг гэсэн. Анхны хайр угаасаа бүтлгүүд шүү дээ бүгдэр мэдчихэе. Тэгэл бүтлгүүдчээл амар эморал одоо үед хэлэхэд бол тийм эморал юм да. Тэгэл эморал бүр амар сонсдог лээ. Би харин тэр нэг нөгөө нэг найз охин нөхөд гэдгийг үзэл бүр уйлж муулаад амар барыг гол дүрний юм шиг тоглодог лээснаа санаж байна. Энэ доо манай саундтрекээс бол ямар Өчгөөний солонгосын нандэр л байх та. Одоо барыг таацаад штэ яг энэ Big Bang-ийн топын тоглосон. Тэр мөрөн дээр одоо жишээ нь тийм юм акшн хэсэгтэй юм ч юм уу тийм. Энэ жоохон нэг тийм чулуутай яг шидэж явахтаа л яваалал. Наа гэж шидвэл яг л юм байна. Та саяны амтлын нэрийг мэдэх үү? Мэднэ. Big Bang. Мэдэн шүү. Big Bang-ийн Fantastic Baby гэдэг дуу байна. Big Bang. Та тухайн клипний талаар юу гэж бодсон бэ? Ер нь тэр үеийнхаа шин төрлөг харуулсан гэх юм уу. Ер нь яг жинхэнэ pop гэхдээ үнэхээр хүний чихэнд тэрхтэй ч юм шиг тэгсэн мөртлөө амар азихтэй донцолттой тийм дуу. Тэгээд нөгөө эхлэлийн хэсэг дээр нөгөө JD-ийн нөгөө Tron дээрээ суудсан хэсэг нь яг Akira-гийн reference байдаг яг сайхан үзээд анзаарсан. Гэхдээ би тэгтээ ерөөсөө эний music видеог нь ерөөсөө ойлгохгүй шүү дээ. Тухайн амтлагийн талаар та юу мэдэх вэ?
G Dragonтэй гэдгээр нь сайн байна. Тийм, Big Bang бол яг л анх K-pop-ыг define хийсэн, K-pop гэж юу вэ гэж харуулж ирсэн. Бараг эксперимент хамтлаг байсан баха Солонгосоос гарч байгаа. Одоо бол бараг таарсан. Дахиж бараг comeback хийх баха. Нэг GD Jenny-тэй үргэлж байгаа гэдэг нэг тийм юм байсан тий. Big Bang ч уусаа амар хамтлаг шүү дээ. Таны бодлоор тухайн хамтлаг бусад хамтлагуудаас юугаараа ялгарч байна вэ? Үсээрээ. Үс нь айгүй амсгаа. Одоо ямар өстэй байгааг мэдэхгүй л энэ үедээ бас Мэдээж хамгийн анхных хоёрт зарим хамтлагуудыг бодвол хамгийн анх бас Японд Солонгос зэрэг промот хийж эхлээд Одоо юм бүжгээ хизээч юм зэрэг хийдэггүй. Тэгээд ингээд гişүн болгоно өөр хөдөлдөг. Тэр нь тэгээд аим гоё харагддаг. Таны хамтлагийн дуунуудыг дагаж дуулдаг байсан уу? Yes. Тийм өөрсдийн гэсэн нэг тийм зөвүүн онцлогтой гэх юм уу? Амар тийм харизм сайтай. Oh. Big hit. Энэ манай нөгөө нэг юуны BTS-ийн дуу юм шүү дээ. Биш ээ юу лээ. BTS хүмүүстэй. Би өстө мэдэхгүй юм шүү дээ нэг. Энэ дог та хамгийн хаа сонсч байсан бэ? Волюм пласаар сонсчихсан. Одоо л сонсож байна. Би Army байсан 10 жилдээ. TV chat-аар та сонсч байсан юм дөө? Энэ дог TV chat-аар сонсч байсан уу? өмнө нь сонсдог шиг их сонсоо болцсон. Гэхдээ ер нь бол сонсохгүй явна гэж бол байхгүй. Алгасчих болохгүй. Эдний нөгөө нэг юу байна? Одоо нэг юм арчижээ. Fake love тийм. Энэ уран бүтээл танд таалагдахгүй байна гэсэн үг үү? Таалагдахгүй. Энэ хамтлагийн хамгийн надад таалагдсан дуу гэвэл Black Swan гэдэг. Тийм харах. Тэр дуу. Яа тэр нөө амдара тоглолтын дээр бүжгэлсэн. Яа тэр үнэхээр BTS одоо манай дүүнэрийн бүр бурхтууд юм шүү. Амар сонсдож бүр ингээл BTS-тэй бүх юм цүнх мөнх. Дэвтэр бүх юм нь BTS-тэй л үүдэж шүү дээ. Мэдээд болчихсон юм. Тэр амар хэцүү. Би нөгөө нэг юу 10 жилдээ яг Ed Army байхдаа би Jimin амар biased байсан. Сүүлд нь Rap Monster гээл тэгэл ер нь бол. Гэтэ би хэрвээ дэйтэнд явахсан бол би Rap Monster-тэй явах. Биш J-Hope-тэй явахсан баха. Уулзахдаа яг надад Rap Monster айгу дулаан санагдсан. Тэгээд угаасаа хамгийн их ойлголцож чадчихсан болохоор надад Rap Monster юм шиг санагддаг. RM энэ яг энэ цэгэрстэй. Одоо энэ дээр л цэгэрстэй юм да. Нэгтэй энэ чинь кофе шоп мод явдаг дуу байх шиг байна. Сонсч байсан. Энэ бол Солонгосоос гадна нэлээд American Western based promotion хийж авсан хамтлаг. Хамгийн анхны ер нь Billboard-д шууд оролцоод Яг бүр амар лаг мундаг арми гэж хэлэхгүй л дээ. Гэтэл ер нь бол BTS бүр амар фэн. би 16 онд эдэртэй уулзж байсан яг Солонгос. Факт гэвэл ер нь боцноос амар өндөр. Боцноос турхай. Тэстэ мэдхгүй. Тэстэ сонсож байгаагүй. Army байха ер нь 12 дугаар анги 11 12 дугаар анги. Тэгээд тусгал ер нь бас. Jimin амар гоё дуулт юм аа. Бүр ингээд эрэгтэй хүнээс гарч болохооргүй тийм амар нарийн олгоор дуулдаг. Тэр нь бас амар их таалагддаг. Амар тийм юу штэ өнгөлөг. Клипүүд нь айгүй өнгөлөг. Тэгээд гişүүд нь ч гэсэн бүгдээрээ амар царайлаг. Ice cream rain гэсэн баха та. Эсвэл Rainbow guys юм уу? Rainbow baby. Ахаа гоё доо байна. Гоё дэжгүй гэлээдтэй. Яг одоогийнхаа нэг сайнаас байгаа яг нэг BTS-ээр дамжиж танилцчихсан байхгүй юу? Чи BTS-ээс хинтэн амар туртай ингээд тэгэхээр Jimmy гэхээр хоорондоо нөө bias болоцолчихсан. Euphoria би ингээд уг нь л амар жаргалтад байхгүй Euphoria. Тэгээд ерөөхдөө жоохон би өөрөө сайд хүн юм уу яг юу юм сайн мэдгүй л та. Ерөөхдөө жоохон бүтлгүүцсэн тийм дуурал морал нэг тийм тиймэрхүү юм л амар боддог л та. Та саяны хамтлагийн нэрийг мэдэх үү? BTS. Мэдэн Bangtan Sonyeondan. BTS баха. Та тухайн клипний талаар юу гэж бодсон бэ?
Клип нь бол гоё юм байна. Амар гоё тийм пастел өнгөнүүдтэй. Яа, дахиж бодохгүй байх л гэж бодчихно. Тий. Тэгж үзэхгүй. Надаа өмнөх бичлэгүүдээс л нэг таалагдахд ордоггүй. Дуун ч гэсэн нэг таалагдахд ордоггүй. Гэхдээ мэдээж production нь айгу сайн үнэтэй болсон нь бол харагддаг. Амар catchy наа ингээд шууд ингээд донд нь орч ороод амар аз жаргалтай олж болоо. Таны бодлоор тухайн хамтлаг бусад хамтлагуудаас юугаараа ялгарч байна вэ? Сайн мэдгүй. Гой бүжгэлт юм байна. Яг мэдээж ингээл бахан царайлаг хүмүүс дуулаа бүжиглээд харж тэгэл сонсох дуртай л байдаг байлгүй. BTS-ийн Monk-ийн хамтлагтай зөвлөв. Зүрлэх төшгүй шүү дээ. Зүрл Монгол хамтлаг гэдэг. Баггүй. Яа, Blackpink. Энэ хамтлагийг бол мэднэ. За. Хар ягаан. За энийг бол би хараа шууд мэдчихнэ. Хэрвээ Blackpink-ийн гишүүдээс нэгэн болцох боломж өгч авах хэмжээ болцсон байна. Лиса гэдэгтэй юм байна. Лиса шээ Rose энэ ч Лисан тий. За мэдээч Jenny. Jenny-тэй болцсон. Заавал. Ер нь JD Jenny хоёртай болцсон. Хамт гэртэн. Зэта болтол эхлээд Чангрилаа орох байхаа. Тэгэл талбай малбайгаар худлаа наалхаал. Ном уншуулах юм яах юм. Гандаа бол наяар таалттай болго юм шиг л. Зөв нэг аим гоё Европын орнд л ингээд аим болцож байгаагаар санагдчихээн л та. Одоо чинь Ромынтэй одоо Colosseum-ийн хажууд ч юм уу тэ нэг амар зөвүүн restaurant тэ ингээд амар зөв wine уугаал юм. Тиймэрхүү байдлаар төсөөлж байна. Би явах юм бол Лисатай л юм. Би зөвхөн Лисатай нэг өдөр ингээд аим гоё юу хувцсныхаа шүүгээ ч юм уу эсвэл тимтэй гоё ингээд танилцаад зөвхөн нэг өдөр амар гоё амар чиш. Хоёр нь Австралид илүү Нью-Зеланд өсөөд жоохон англи хэл хэмжэлтэй. Тэгэхээр гадаадад промот хийхдээ илүү амжилттай байдаг баг. Англиараа ярьж чаддаг, тэгээ ойлгодог болохоор. Тэгээ мэдээж бас Таиланд мембертэй, тэр нь бас Таиландд бүр тэгээд Тус хамтлагийн аль донд хамгийн дуртай вэ? Stay амар тийм deep утгатай юм шиг санагддаг. байхгүй. Тухайн хамтлагийн талаар та юу мэдэх вэ? Би энэ дууг хизээч хайж сонсож үзээгүй юм байж ингээд янгот нь шууд энэ Blackpink гэдэг мэдчихдэг болчихжээ. Jenny, Lisa, Ruji гэдэг юм болов Rose гэдэг юм болов мэдгүй. Тэгээ Jisoo, Jenny. Jisoo, Jenny, Lisa, Rose. Jenny, Lisa, Rose, Jisoo. Тухайн ямар дуунууд сонсч байсан бэ? за энэ байна. Тэгээд Kill This Love тэгээд өөр мэдгүй юм шүү дээ. Бүгдийг нөгөө нь үзчихсэн үргэлжлээ дууных нь нэрнүүд нь ерөөсөө орж ирэхгүй. Яг дуунуудын гайгүй мэднэ гэхдээ би дуунуудын нэрнийдэд ямар ч. Аядлууд. За яах юм бэ? Одоо энэ дөрөв байна те. Тэгээд Kill This Love, тэгээд Jenny-гийн solo, тэгээд As If It's Your Last Time юу лээ? Яг нэрийн сайн санддаг. Манай ихтэй найзууд бүр амар дуртай заа. Би ингээд санджааг дагдаг байхгүй юу? Бүр ингээд өдөр болох ингээд Jisoo-гийн стори ордог заа. Тэгээ бүр ингээд хүчээр ингээд таниулчихж байгаа юм чи. Энэгүй анхтай холбоотой ямар нэг сэжмээр тавцсан тусалж байгаа юм байна. Ингэсэн шүү дээ. Анх нөгөө одоо энэ YG Entertainment-аас ийм хамтлаг гарч байгаа гэд зураг нь гарсан байхгүй олон нийтэд ил болсон. Тэгээ хараад ингээд шууд Лиса хамгийн түрүү нүдэнд тасахгүй. Бас Jenny. Гэтэ Лиса илүү байсан. Тэгээд ингээ явандаа сонсоод исэн чинь яг Jenny л илүү байсан. Та саяны хамтлагийн нэрийг мэдэх үү? Blackpink. Мэдэн Blackpink. Blackpink. Тухайн хамтлагийн талаар та юу мэдэх вэ? Яг сайн мэдэхгүй. Нөө highlight дээр энэ нь баг чарт март тэр үл нийгмигт гараад ирчихсэн. Дөрвөн гишүүнтэй. Нэг гишүүн Солонгос биш. Маркетинг амар сайн байсан. YG Entertainment-аас. Айгүй их зүтэрчээсэн юм шиг гэлээ. Трейни байхдаа
айгүй их зовлон туулж хийсэн юм билээ. Тэрийг даван тулаад өнөөгийн юм мундаг төвшөнд гарсан гэдэг бол амар бархууштай зүйл. Тэгээд тэрийг амар хүндэлдэг. Jenny G-г уншиж үрэхэд байгаа юм. Мэдээж айгүй том entertainment-аас гарсан айгүй солонгос амир их дэмжигчтэй. Тухайн хамтлаг бусад хамтлагуудаас юугаараа ялгарч байна вэ? Мэдгүй. Гэхдээ надад Blackpink BTS-ийн баг эмхтэй хөлбөр юм шиг санагддаг шүү дээ. Бараг тэгээд яг нөгөө нэг яг бусад хүмүүстэй адилхан биш болохоор л ийм благ байгаад байгаа юм болов уу гэж бодож ш. Тэгэл бүжиг хамаагүй л ч юм уу дуун арай өөр. Тэгээ хүмүүс нь ч гэсэн амар царайлаг байгаа учраас тэгэл байгаа юм болов уу? Дөрүүлээ одоо царайлаг юм уу? Тэгж л үзье. Ингээд K-pop-ийг чинь нэг girl group болонгууд амар олон охтуудтай хар хүмүүс ингээд залхуураал нэг ордоггүй. Blackpink дөрвөнтэй болохоор нэг арай ороход сонсч үзэхэд амархан юм уу? Энэ анхны гişүүдтэй нэг өдрийг хамт өнгөрөх боломж олсон. Хөтлөө явна гэх. Хөцөөд тоосны хөтлөө шоод. Нөө cook хийн. Хаалт. Энэ бүх дуунууд нийлээд ямар жанр вэ? Бүгдээрээ нийлээд K-pop. Солонгос дуу гэхэрт юу гэдүүлнэ? K-pop. Айн 3 дуу нийлээ K-pop. K-pop? Та K-pop-ын талаар юу мэдэх вэ? Нэг юм амар ийм бүр жоохон бахаас нь бэлдээд амар хүмүүжүүлж бэлдэж ингэж гаргаж ирдэг гэдгийг сонсоод амар вау гэж бодож ирсэн. Одоо ер нь Монголд нөлөөлж байгаа нөлөөлөл нь айгүй их болцсон байлээ. Тий. Одоо тэнгуут баг шашин шиг болцсон юм. Тийг санагдаад байна. Айдэн ш тас. Одоо болохоор ер нь дэлхийн түвшинд хүрсэн. Миний ойлгож байгаа баг BTS дээр үеийн One Direction юм уу? Тийм болцсон юм санагддаг амар. Хаасайг бол бүр бүхэл өсвөр насны үеийн охтууд ингээд цолоорж байгаа. K-pop industry амар хатуу санагддаг шүү дээ. Намайг та idol бол гэсэн байсан ч би болохгүй. K-pop таны хамгийн дуртай хамтлаг юу вэ? K-pop-аас за Big Bang юм да. Юу штэ? Эхний хамтлаг нь Big Bang. Яа BTS, одоо ч BTS л. Blackpink. Эхний хамтлаг нь Big Bang нь 2006 оны 7 сараас 8 сарын хооронд бүтэн 1 сарын турш Солонгосын онлайн GOM TV, MTV Korea болон Mnet-ийн сансрын кабелаар нэгэн ТV шоу цацагдаж тэр даруйда хэдэн мянган үзэгчтэй болсон нь Big Bang documentary байсан. Хамтлагын G-Dragon, Taeyang, T.O.P, Daesung, Sinri гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. 5 өвгөн YG Entertainment-тэй гэрээ байгуулан гарын үсэг зурснаар тэдний ол болох гараа эхэлсэн. Big Bang хамтлаг нь 176 удаа нэр дэвшиж 118 удаа ялж байжээ. BTS буюу Bangtan Sonyeondan нь 7 гишүүний бүрэлдэхүүнтэй өмнөд Солонгосын хүүгүүдийн хамтлаг юм. Тэд 2010 онд бүрэлдэж 2013 онд Big Hit Entertainment-ийн удирдлаганд ор дебютээ хийсэн. Анхандаа хип-хоп хамтлаг байсан хэдий ч жил ирэх тусам хөгжмийн хэв маягийн хөгцөөр олон янзын төрлүүдээр уран бүтээлээ тойрогдог болсон. Ихэнхдээ хувийн болон нийгмийн сэдвээр төвлөрсөн тэдний дууны үг нь сэтгцийн эрүүл мэнд, сургуулийн насны залуучуудын бэрхшээл, алдаа дутагдал, өөрийгөө хайрлах үзэл, хувь хүний үзэл санааны сэдвүүдийг хөнддөг. BTS хамтлаг нь 540 удаа нэр дэвшиж 362 удаа ялж байжээ. Blackpink өмнөд Солонгосын YG Entertainment-ийн охтын хамтлаг юм. Нэрний утга нь хар хүчирхэг чадварлаг, ягаан, хөөрхөн эмэгтэйлэг гэсэн утгатай. YG 2 дахь охтын хамтлагаа 8 гишүүний бүрэлдэхүүнтэй P-Punk гэсэн нэртэйгээр гарах төлөвлөм бэлтгэж байсан ч бусад 4 гишүүн нь тус тусын хувийн шалтгаанаар YG Entertainment-аас гарсан. Хамтлаг нь 3 солонгос буюу Jennie Jisoo Cheon, 1 Таиланд буюу Lisa гишүүнээс бүрдсэн. Тэд 2016 оны 8 сарын 8-нд Square One цомгийн Boombayah болон Whistle гэх 2 дуугаар YouTube хуудсанд цацаж албан ёсоор дебют хийсэн. Blackpink хамтлаг нь 374 удаа нэр дэвшиж 102 удаа ялж байжээ. Та гэртээ очиод тухайн дуунуудыг сонсох уу? Яа, зүгээр таалагдсангүй. Яг энэ 3 дууг сонсохгүй яа тэгвэл нэлээд хаасаагүй байнга тоглодог болохоор би гэртээ яг нэг popular биш нэг энэ тийм сонсогддог дуу сонсох дуртай. Тэгэл сонсохгүй гэж хэлэхгүй шүү дээ. Сонсон шүү дээ. Сонслох байх уу? Blackpink-ийн яг BTS нөгөө нэг ерөөсөө мэддэг болохоор ичээ жоохон хайж үзэх байх. Сонсох.
Тэгээ K-pop найзууд өвчөрдгээс сонсдог шүү дээ. Reaction-ийн энэ дугаард орсон танд баярлалаа. За баярлаа. За баярлаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Контент орсон уурж оролцуулсан баярлалаа. За reaction-ийн дугаарыг үзсэнд баярлалаа. Таалагдсан бол subscribe, Like, share, subscribe дараарай. Баярлалаа.